За хүнийг хамгийн их хүлдэг жаргалтай байлгадаг зүйл бол тэр хүний өөрийнх нь айц байдгаа гэж хэлчих юм бол олон хүмүүс шууд зөвшөөрөхгүй байж магадгүй. Би юунаас ч айдгүй. Би одоо аимшигтай юм үзэхээс айдгүй шүү дээ. Одоо энэ сүнсхий үзэгдэл те. Энээс би айдгүй. Эсвэл одоо янз бүрийн тийм за одоо ядуурл ч юм уу, хөтлөлт ч юм уу те. Өхөл хагцл би альнаас нь ч айдгүй гэж хэлэх хүмүүс ер нь байдаг. Зарим нь болохоор зэрэг за одоо энэ хайртай дотны хүмүүс ихээл одоо муу явахыг үзэхгүй юм шүү. За өвчин аюул осол биш л бол бусад зүйл аймаар бишээ гэж хэлдэг ч хүмүүс ч гэсэн байдаг те. За тэгвэл бид нарт ингээд айц гээд яг хүлийн зөвшөөрөхгүй ч гэсэн дотор одоо эвгүүцүүлдэг ийм сэдвүүд зүгтдэг, тахыг оролцдог ч юм уу те. Өөр хүчин зүйлсээр нуудаг ийм юмнууд бараг л хүн болгонд ер нь байдаг. За тэгээд бидний тэр муухай гэж нэрлэдэг ч юм уу те. За ил биш юмаа гэж сэтгэл дотроо нэрлээд ингээд ер нь жоохон зайлс хийгээд байдаг энэ зүйлсийг анзаараад энэ давхаргыг ингээ хуулаад үзэх юм бол ёроолт нь дандаа тэр хагцлын айц гэдэг юм үлддэг. Тэгэхээр ямар нэг юмнаас салах те ямар нэг юмыг алдхаас айх айцл гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энэ заавал хүн биш шүү дээ. Бид нар 5 тухай алдхаас айдаг. Энэ бол бидний бараг агшин тутамд мэдэрдэг зүйл те. Би 5ггүй болчих вэ? Хин нэг миний 5 тухайг алдуулчих вэ? Миний одоо дуртай юмд хүрчих вэ ч юм уу, миний хэл хязгаарыг зөрччих вэ, миний гэх юмыг одоо авчих вэ гэх мэтээс бид нар айдаг. За янз бүрийн харилцаануудыг алдхаас айдаг те. Тэр хүн өөрт минь одоо хайргүй байсан ч гэсэн бүр те бид нарыг бүр зовоодаг байсан ч гэсэн, эвгүй байдалд оруулдаг байсан ч гэсэн, одоо нөгөө амьдралын зохиолын хэлээр бол нөгөө хайр үгүйг, баяр үгүйг мэдрүүлдэг байсан ч гэсэн бид нар сална гэхээс, ер нь алдна гэхээс айгаад идэг. Яагаад гэвэл бид нар ерөөсөө ганцаараа үлдэхээс их айдаг. Ерөөсөө ганцаараа биш л бол хинтээ ч хамт байхад бэлэн ийм сэтгэл зүйн төлөв маш олон хүнд байдаг. Хүчирхийлэгч, тамлан зовоогч, бүр алуурчтай хүртэл бид нар хамт байхад бараг ийм бэлэн ийм сэтгэлийн төлөв байдал байдаг те. Ер нь л бол бид нар хүнд хаягдана гэхээс өгтлээ хайдаг. Ялангуяа бүр өөрөөсөө доор те тааруу гэж үнэлэгдэхэр хүмүүст хаягдахаас, тийм хүмүүст гологдохоос бүр айдаг. Бид нар бол асар бардамжтай те. За өөрөөсөө илүү гэж үнэлж ийсэн хүмүүс одоо тэр чамаас илүү ч юм уу гэж ярьдаг болов гэмээр хүнд хэрвээ бид нар орхигдсон бол тэрийг бараг зүй эсний юм шиг те. За яах вэ? Тэр улсаа илүү юм чинь би дутуу байсан юм чи би нэгүүлж явахдаа таарсан ч юм уу гих маягийн мэдрэмжийг бид нар ингээд өөртөө хүлээн зөвшөөрчих гээд идэг. Тэгсэн мөртлөө өөрөөсөө надаас доор, надаас дутуу дорд гэж ямар нэгэн байдлаараа тэгж үнэлэхтгэр хүн хэрвээ намайг орхих ч юм уу шийдвэр гаргах юм бол бидний нөгөө омог бардам зан маш их хөндүүрлдэг, бид нар өвддөг те. За тэгэхээр ганцаараа үлдэхээс гадна энэ нэг би гологдсон, хаягдсан, бүр таагүйгээр орхигдчихлоо, ялагдчихлаа, хаягдчихлаа гэж энэ өвдөлтийг бид нар мэдрэхээс маш их айдаг. За тэгээд мэдээж энэний дараагаар бид нар өөрсдийнхөө албан тушаалыг, байр суурийг, хөрөнгө, за нэр төр бидний ерөөсөө л амьдралын 5 тухайг хангадаг бүхнийг алдхаас айдаг. За хөгшрөлтөөс мэдээж ихэнх маань айн те. Одоо энэ залуунаас эрх мэдэл, эрч хүч одоо өөрийн хяналт болгоноос л бид нар одоо хагцж байгаа хэрэг гэсэн үг шүү дээ те. Ерөөсөө л бидний аливаа юмны юм төгсгөлөөс айгаад идэг. За тэгээд үнэхээр бид нар тэр үхлээс тэгтлээх айгаад байна уу гэд харахаар яг үнэндээ бид нар үхлээс айдгүй. Яагаад гэвэл үхлийг бид нар мэдэхгүй шүү дээ тий. Зүгээр л бид нар амьд биш болохоос айдаг. Тэр үхэл гэдэг дөрвөн үсгийн цаана орчхоор одоо өнөөдрийн би гэж мэдрээд байгаа бүхэн баригдахгүй болон тэмтэрэгдэхгүй болно тий. Урдны бидний мэддэг, баримжаалдаг, ингэдэг байсан бүхэн алга болоод одоо урд өмнө хизээж төсөөлж байгаагүй тийм ертөнцийн зааг дээр очино. За бүр тэр заагийг даваа цаашаа одоо өрүүл мэдгдэх тийм зүйл рүү гав ганцаараа баримжаагүйгээр явна гэхээс л бид нэг ингээд маш их айдаг. Тэг хүүхдийг ер нь жаахан баг багт нь байхгүй юм шиг ингэж нэвт хардаг, үл тоодог тий сонсдгүй байснаас энэ айц эхэлдэг. Хэрвээ бид нарыг яг ингээ сая миний хэлсэнчлэн те жоохон бахад минь ингэж үл тоож яадаг, намайг одоо харахгүй байгаа юм шиг, сонсохгүй байгаа юм шиг ингэж аяглаад бид нарыг ингээд одоо амгалан боддоор оршин байхгүй ч байгаа юм шиг те ингэж хандаад байдаг байсан бол надад хамгаас үнэтэй байдаг тэр нэг би гэдэг зүйл бусдад одоо юу ч биш болохыг одоо мэдрүүлээд ин гэсэн үг шүү дээ те. Чи юу ч биш, чи байхгүй, миний хувьд чи байхгүй гэд бусад хүмүүс мэдрүүлээд ин гэсэн үг шүү дээ те. Энэ мэдрэмжийг хэрвээ бид нар авч исэн бол дараа нь бид нар энэ мэдрэмжтэй ойролцоо зүйлийг амьдралынхаа замд ямар нэгэн харилцаан дээрээс ч юм уу ажил, нийгэмд янз бүрийн талбар дээр энэ мэдрэмжийг бид нар авах болгондоо
бидний сэтгэл зүй маш хүчтэй савлж яадаг. Одоо энийг баг алгуур удаан галзуурал гэж сэтгэл судлалт нэрлэдэг те. Тэгэхээр зэрэг энэ үл тоохгүй гэдэг зүйл бол ерөөсөө хүний амьдралыг хаажмаар устгаж сүнүүж идэг тэр зүйл байгаад байгаа байхгүй юу? Бид нарыг ингээд ер нь үл тоож исэн бол бид нар нөгөө нэг одоо уртны ярьжсэн тэр өөрөөгөө сүнөөдөг тийм амьдралын зохиолыг одоо сонгох магадлал ихтэй байдаг. Тэгэхээр айдас энд ямар хамаатай юм бэ те асуулт гарч ирнэ дээ те. Тэгэхээр ер нь айдасгүй болоход энэ одоо үл тоолт ямар хамаатай юм. За аз жаргалтай болъё гэхээр нөгөө айдас чинь ямар хамаатай юм. За энэ түрүүний яриад байгаа тэр сүнөөгч амьдралын зохиол ер нь ямар төгсгөлд хүргэдэг болоод бид нэг их ач холбогдол өгөөд байгаа юм бэ. Энэ олон асуултууд гарч ирнэ. Тэгэхээр зэрэг энэ бүхнийг л одоо бид нар энэ лекцэндээ ярина гэсэн үг те. За ер нь бол альва юмны төгсгөл бол хамгийн аймаар зүйл нь биш шүү дээ те. Гэхдээ мэдээж чухал зүйл. Хамгийн аймаар нь биш гэхдээ чухал зүйл те. Өнөөдрийн насан туршдаа хийсэн бүх тэмцэл бидний одоо тисч ирсэн зүйл те хичээл зүтгэл бидний бүтээсэн болгон те тэр төгсгөлтэй хүрчээж жинхэнэ өнгөнд тодордог. Үнэхээр юу байсан бэ гэдэг нь тэнд тодордог учраас одоо хамгийн чухал байгаа юм. За тэгэхээр зэрэг энэ төгсгөлийг бид нар утга төгөлтөр байлгах нь одоо өөрийнхөө хүсэж байгаагаар төгсөх нь чухал байгаад байна шүү дээ тий. За тэгэхээр зэрэг бас нэг өөр асуулт гарч иж болно. Хэрвээ ингээд юм ингээл төгсөж байгаа юм бол тэр төгсгөл ер нь сайн муу байх нь ямар хамаа байгаа юм. Бидний тэр за яг насан туршдаа хийсэн бүх зүйл тэнд өнгөнд тодордог юм байна байж гэж бодъё. За тэгэл ингээл хөшиг хаагдаал бүх юм дуусчихж байгаа юм бол энэ ер нь цаашдаа юу ч байхгүй юм бол ямар юугаараа чухал байх юм бэ гэх асуулт гарч болно тий. Тэгэхээр зэрэг амьдралын зохиол гэдэг зүйл төгсдгүүд хамаг учир байгаа. Та бүхэн сонирхолтой санагдчихэж магадгүй. За тэгвэл одоо энэ бүх адармаатай эдрэтэй энэ зүйлийг бүх зүйлсийн одоо учрыг ингээд тайлаад өгөх энэ лекцээ та сонсч үзээрэй. За бас одоо уй гашууны нэрийн өмнөөс лекцийг бас сонсоод үзэж болно. Тэнд бид нар бас энэ төгсгөлийн талаар ярьдаг. Ер нь бол уй гашууг даван туулах лекц болвол энэ төгсгөлтөө нэлээд олон талаар төгсгөлийн талаар ярьдаг болохоор энэ сэдв хэрвээ танд сонирхолтой байгаа бол та сонирхоод үзээрэй гэж би хэлье.